сайн байцгаана уу? Хэрвээ чи MetaQuest авахаар төлөвлөж байгаа, бодож байгаа эсвэл эргэлзээ тэнэлзээд байгаа бол энэ бичлэгийг үзэх хэрэгтэй. Үзэж байгаа чинь маш сайн хэрэг болж байна. Тэгээ би энэ өнөөдрийн бичлэгээр MetaQuest 3-ыг unbox хийн. Тэгээд яаж харагддаг, дотроо ямар харагддаг, яаж setup хийх вэ гэдэг нэг юм review маягийн бичлэг хийн. За тэгээд бичлэгний төгсгөл гэхэд жоон шийдвэрээ гаргах чинь тулсан байна гэж найдаж байна. Тэгээд энэ миний анхны бас unboxing MetaQuest 3-ын unboxing биш. Миний хоёр дахь нь болохоор ямар нэгэн first impression гэдэг юм байхгүй. Шууд онгойлгоод яаж харагддгийг харуулна. Саяны маш амархан саяны хоёр тууцыг татаж аваад хажуу тийш нь болгоод жохон struggle-члаа. Sorry. За ингээд та-да. Эм харагдана. Энд QR байгаа. Энэ QR-ыг утсаараа скан хийгээд тэгээд орж setup хийх хэрэгтэй. Утсан дээр нэг аппликейшн татах хэрэгтэй байгаа. Тэр хэсгийг би оруулчихна. За тэгээд үргэлж ингэж харагдана. Энэ хоёр гар тэгээд нэг MetaQuest нэг л байна л та. За MetaQuest маань үргэлж энэ харагдана. За MetaQuest-ийг үргэлж дэшин тавьчих. Эхлээд гарнаас эхэлцгээе. Гарны өмнө бас дахиад энэ жижиг хамгийн чухал биш юмнаас эхлэе чи. Тэгэхээр энд болохоор юу байгаа? Charger маань байгаа. Сэнгэлэгч маань байгаа. Adapter тэгээд сэнгэлэгч. USB. Хоёр Type-C, хоёр талын хоёулаа Type-C. Тэгээд өөр iPhone-ы Type-C гэж бас сэнгэлж болно. Тэгэхээр за энэгээр сэнгэлэх гээд шаардлагагүй. Хэрвээ чи хадгалмаар байх. Тэгээд хоёр гар маань болонгууд 2А батарей ордог. Энэ дотроо орчдөг болохоор цэнэглэлийн санаа зовхгүй. Батарейн дуусах зүгээр шинэ батарей аваад чинь. Энийг аваад шууд батарей нь одоо идэвхжээд гэсэн юм. Одоо гар маань ашиглах билээ байна гэсэн. За тэгээд онгойлгоход бол амархан. Энэ дээр дараад энэ нэг туршлага руугаа дарангууд өөрөө шууд онгоочно. Тэгээ нэг ийм хуруу зай болно гэсэн. Айгу амархан. За тэгээд энийг ашиглавал айгу хэрэгтэй гэдэг ингээд энэ уяг бүгондоо хийгээд энийг одоо юу гэдэг юм бэ? Буугуулж юм уу? Миний юу шүү за Монгол хэл жоохон сул байгаа шүү за. За энийг гөрч өгөх юм шүү дээ. За MetaQuest руу орцгоо. MetaQuest маань ингэж харагдана. MetaQuest 3. Тэгээд энэ чинь 4 камертай. Дахиад энэ доор дахиад энэ юу энэ бас камер юм байна. Мэдрэгч ер нь бол гарыг чинь мэдэрнэ гэсэн үг. Тэгээд энүүгээрээ орчин тойрноо харна гэсэн үг. Өмнөх MetaQuest 2 дээр тийм байгаагүй гэж би сонссон. Би хоёрыг бол хэлж үзээгүй л дээ. Тийм дээр аягүй хэцүү байдаг гэсэн. За тэгээд энэ дээр яаж томруулах, наашаага татах вэ гэдгийг заавар нэг би танаас олж өгсөн. За үзүүлнэ. За ерөнхийдөө ингээд ийм strap толгойд зүгдэх strapтай линзний хэсэг байна. Энийг аваад авчих хэрэгтэй. Энэ линзийг цэвэрлэхдээ та нар microfiber буюу яг нэг хэдэн шил арчдаг юу гэдэг шүү дээ. Арчир гэдэг шүү дээ. Тийм арчирал арчираа. За өөр ямар нэгэн цаас юм уу өөр юмар арчиж болохгүй. За тийх юм бол зурагд шүү за. За тэгээд иймэрхүү харагдана. Тэгээд энэ чинь камер энэ чинь юу орно? Headphone jack орно. Хэрвээ юу та уцтай цэнгэлж чихвч хэрэглэж байгаа үед. Энэ болонгод charging port цэнэглэх port. And then за тэгээд товчлуурнуудаас нь эхлээд явъя. За энэ баруун талаас нь эхлэв заяа. Энэ бууны товчлуур байна. Ихсгэх, багасгах. За энэ болонгууд ингээд headset-ийн ингээд тавьдаг юм stand байдаг. Цэнийг charging stand байгаа. Хэрвээ тэр charging stand-ыг ашиглах юм бол энүүгээр цэнгэлж болдог. Заавал ингэж залгах шаардлагагүй. За тэгээд энүүгээр болонгууд энэ одоо нэг mouse-ны голын нэг одоо юу гэдэг бэ? Нэг юм иргэдэг юм байна. Энүүгээр нүднийхээ тохирууллагыг хийдэг. Одоо нүд чинь ойрхон байх тусмаа чи зүүн тийшээ эргүүлнэ. За нүд чинь хол байх тусмаа баруун тийшээ эргүүлнэ. За ер нь бол чи хүүхэд байх тусмаа ийшээ явуулна, том хүн байх тусмаа ийшээ явуулна гэж ойлгож байна. За тэгээд энэ болонгууд power button 2 секунд дарж асаана. Унтраахта 5 секунд дарж унтраа. За тэгээд энэ чинь энд нэг энэ дахиад нэг талдаа ийм 2 спикертэй. Тийм нэг нийтдээ 4 спикертэй байгаа. Тэгээд ер нь бол чихвчтэй ч байсан, чихвчгүйж байсан айгу тийм бодит яг чихэн дээр чинь айгу гой сонсогдно. За тэгээд хэрхэн зүүхлүүгээ орцгоё ингэж байгаа тийм. За чангалахдаа энэ хоёрыг хоёр тийш нь татна заяа.
хатангууд нийт одоо энэ тойргийн хэмжээ багасна. Суллахтаа бол зөвхөн 2 талаас нь. За тэгээд энэ дээдлийн энэ аягүй чухал. Энэ толгоон дээрээс чинь хэрвээ амар их дараад байвал энэ толгоон дээрээс чинь аягүй сайн спорт болж өгдөг. Ингэж татаад наадаг. За би одоо харуулъя. Зүхний хамраа. Ингээд эхлээд нүдэн дээр авчираад өөртөө харуулаад татна. Яг энэ юу гэж энэ одоо юу гэдэг юм бэ? Дагсан дээр чинь таарад тэгээд ингээд хитрхи чамч биш суулж биш байх хэрэгтэй. Тэгээд хамгийн чухал нь энийг аваад жоохон татс хийгээд наан заяа. Тэгмүүд энэ ясан дээр чинь ямар ч юу ирэхгүй. Даралт ирэхгүй. Одоо яг ямар ч даралт ирэхгүй гэхэд хэцүү л дээ, зүгээр маш бага даралт ирэхтэй. Тэгээд ийм өөртөө тухтай байдлаар тааруулах хэрэгтэй. За тэгээд ингээд тааруулчихна. Тэгээд тайлах үедээ бол зүгээр хоёр талаас нь татаад судлаад ингээд авчихна. Нэг бол зүгээр л малгай тайлж авах шиг бас талаар авчиж болно. Заавал энийг чангаас сунгалаад авах шаардлагагүй. Хэрвээ нэг тааруулаад орхичвол бас заавал олон дахин тааруулах шаардлагагүй гэсэн. За тэгээд хамгийн чухал хэсэг рүү оръё. Нүдний шил зүүдэг болвол хэрвээ чи нүдний шил зүүдэг болвол энийга энэ хэсгээ сунгаж болдог байгаа шүү да. Тэхийн тулд яах вэ гэхээр би чамд одоо чамд биш та нар зааж өгье. За би өөр нүдний шилээ зүүцгээе. Тэгээд одоо байгаа дээр нүдний шилээ зүүх юм бол энэ линзтэйгээ энэ линз маань хавралдаад юу нь бол хэцүү байна гэсэн. Тэгэхээр энэний энэ дотор энэ зураг байгаа заа хамгийн ихний зурган дээр энэ дэр уул нь зааж өгсөн байгаа. Гэхдээ амар хэцүү. Тийм ээ, үгүй яг нэг сурчвал амар байна. За энэ талаас нь хийзээ. Энийг дараад тэгээд дээшээ нэг юм имрэх хөдөлгөөн заяа. Ерөөсө хүч орох ёсгүй. Ингэж хавчаад анзаарсан уу? Нэг ингэж хавчаад тэг ингэн гэсэн үг. Буцаад доошлохдоо ингэж хавчаад ингэн. Яг байна. Я одоо доошлуулж байна. Ингээ хураачлаа. Одоо нүдэн зүгээр энгийн нүдэнд харж байгаа. Монгол дээш өрөхөөрөө дараад өргөн дахиад чимхээр дээш өргөн. Ийм имрэх хөдөлгөөн байгаа. Тэгвэл одоо энэ хугацаа болгочих. Монгол нүдний шилтэй зүүхэд ямар ч асуудал болчихж байгаа. Гадна талаас харагдаж байгааг би мэдгүй. Гэхдээ нүдний шилгээ ингэ зүүж болно заяа. Хэрвээ нүдний шилгүү зүүх юм бол яг л ялгаагүй юм харахгүй гэсэн үг. Одоо чи харамуутай болвол. Тэгээд за нүдний шил юм байна. За асаахад түрүүн хэлсэнчлэн 2 секунд харна. Хамгийн ихнийхээ удаа асаахад бараг 5 секунд зардаг юм шиг байна. Би сая 2 секундээс бол хамаагүй хандарлаа. Одоо бүгдээ гараа жоох судалцгаая. За гар бол ерөнхийдөө ингэж харагдана. Тэгээд баруун тал, зүүн тал ингэж харуулъя гэх юм болов. За тэгээд гарны энэ хоёр маань болонгууд ингээд яг маус нэг л гэсэн үг заяа. Чи зүүн гараач ашиглуулна, баруун гараач ашиглуулна. Заавал аль нэг нь хоёулаа байх нэг амар шаардлагагүй. За тэгээд тоглож байгаа үед яг хоёулаа хэрэгтэй. Зарим нэг функшн дээр хоёулаа хэрэгтэй. За ямар нэгэн зүйл базах үйлдэл нь бол энэ товчлуураар явдаг. Хажуу тал дээр байгаа товчлуураар явдаг. Үйлдэл хийх нь болонгууд маус нэг нь бол энэ гэсэн үг. За тэгээд энүүгээрээ хөдлөн найс цаашаа харахад бол энийг ашиглана. Найс цаашаа хөдлөхөд одоо хараагаа тохируулахад баруун талынх нь биеэрээ хөдөлж найс цаашаа явахдаа зүүн талыг нь ашигладаг. За тэгээд тэр тоглоом нь ямар X, Y, BA гэдэг хоёр дөрвөн товчлуур байна. Энэ дөрвөн товчлуур тэр тоглоом дотор яаж функшн хийдгээс хамаараад өөр байна. Бусад тохиолдолд нэг амар энгийн яг мета дотроо бол нэг амар хэрэглээд байдаггүй. Хамгийн хэрэглэгдэх нь аль нь байх вэ гэхээр энэ мета товчлуур байгаа. Энэ яг юм home button гэсэн үг. Нэгэд хаагаад менюг гаргаж ирэх болон тоглоомноос одоо гарах мархтаа нэг юм ESC товчлуур, ESC бол меню товчлуур гэх юм уу. Тэгээд энэ болонгууд бас options товчлуур байгаа. За ерөнхийдөө гарны хувьд бол нэг юм хөө. Тэгээд энэ дээр зөвлөх юм нь болонгууд зүгээр энэ strap-а гартаа зүүж байгаа хэрэгэл сураарай. Тэгхийн тулд амархан энийг доошлуулад гартаа хийгээд энийг өөртөө тогтоод ерөөсө базаж болохгүй шүү. За жоохон ингээ хайчих. Тэгээ уусаа гарнаас жоохон. Тэгээд ингээ барихад. Тэгээд заримдаа би бас тоглож гацдаг байхгүй юм. Тэгэхээр тийм юм болох бас магадлалтай байгаа учраас. За ингээд Meta Quest дотор ороод ирлээ. Тэгээд би эхнээс нь хавуулаад харуулъя. За энэ Account Profile Center. Энэ миний аватар байна. Та нөгөө Facebook-ийн
profile picture-нууд ингээд нэг юм аватартай байгаад байгааг мэдж байгаа зү. Тэр нь уул нь энэ метан зориулаад хийсэн байхгүй юу. Тэгээд хүмүүсийн наашин татах зорилготой гэсэн. Тэгээд энэ дээр нь дараад аватараа өөрчилж болно, өөр хувцаснаар тэгээд өөр background-ыг бас өөрчилж болно. Би одоогоор энэ outfit-энд дуртай байгаа тэгэхээр ингээд орчихж байгаа. За тэгээд энэ ч нэрээ өөрчилж болно. Энд нэрээ өөрчилнө. Яаж өөрчлөх вэ гэхээр edit profile, нэрээ өөрчилнө, username өөрчилнө, bio-го өөрчилнө. За bio дээр юу ч хамаагүй өөрчилж болно. Тэгээд миний YouTube сувгны нэр байна. Тэгээд offline байх уу, online байх уу гэдгээ өөрөө сонгож байгаа. Одоо найз чинь нэр нь харна гэсэн үг. Чиний online уу, offline байгааг. Би одоохондоо offline хийчихье. Тэгэхгүй бол хүмүүс залгаад ороод ирж магадгүй тийм ээ. За тэгээд за энэ болонгууд quick settings гэсэн үг байна. Энэ болонгууд яг нөгөө application одоо iPhone-ы дээрээс нь доош унжиглаар ирдэг нөгөө control center шиг гэсэн үг. За энэ дээр болонгууд маш олон зүйлийг харж болно. Эндээс юу харах вэ гэхээр цаг харж болж байна, Wi-Fi харж болж байна, тэгээд цэнийг харж болж байна. За тэгээд дараад орчингууд цэнийг controller 2 controller-ын цэнийг онсаар settings гэсэн үг байна. Тэгээд дуугаа чангаж багасгах, brightness-аа багасгаж ихсгэх. Тэгээд Wi-Fi холбох гэсэн үг байна. Дахиад чи гэрээсээ өөр газар очиод холбогдох юм бол энэ чинээс шинэ Wi-Fi холбогдно гэсэн үг. Bluetooth чипчээ холбож болно. Ер нь өөр одоо keyboard бас холбож болно. Тэгээд boundary-га setup хийх хэрэгтэй. Reset weave одоо ингээд энийг би энэчээ байгаа заавал ийшээ зөөх хэрэгтэй гэсэн үг. Ийшээ харах юм бол эсвэл ийшээ харах юм бол ингээд заавал ингээд зөөхөд тэгэхгүй. Тэрний онцгой шууд ингэж харж ирснаа энэ дээр бас удаан дарчингууд ингээд өөрөд ирдэг байгаа. Нэг бол энэ дээр бас дараад reset хийж болж байна. Тэгээд нүдэн чинь тухтай хэлбэрээр өөрөө солиулж байна. Do not disturb on and off боломжтой. Remote desktop гэдэг компьютертойгоо бас юугаа холбож болдог. Headset-ээр холбож болдог. Тэгээд асуудал гарвал report хийж болно. За тэгээд энэ юм байна. За notification хэсэг байна. Ингээд notification чинь нэрнэ clear хийж болно. За тэгээд surrounding гэрлүүгээ. За энэ болгоомод ингээд гэрлүүгээ ирж байгаа. За энэ чиний гэр заяа. Энэ чиний амьдардаг гэр чинь шүү. За энэ чинь ингээд сууж болно. Тэрнийг харна. Ер нь юу ч хааж болно дөө. За тэгээд босч яваад энэгээр жоохон сонирхъя. Би саяхан энэгээр байсан болохоор нэг амар санагдахгүй байна. Тэгээд чиний Instagram чинь ч байгаа. Instagram-а логин хийгээд энэ чинь ирээд ингээд Instagram авахж болно. Ухахын тулд зүгээр шууд зүгээр ингээд заавал энэ дэлгэцлүүг харж байгаа ч заяа. За өөр тийш харчих юм бол ингээд тэний яваад өгдөг байгаа. За тэгээд дахиад энэ браузер байна. Браузер энэ чинь ашиглаж болно. Яг харж байгаа тохиолдолд эндээс ийшээ явчихгууд хөдөлгөхгүй. Ийшээ ингэнгуудаа нэг ашиглах юм бол ингээд view-ийн өөрчлөлт явж байгаа. За тэгээд алхахын тулд энүүгээр найсааш явж байгаа. Баруун зүүн тийшээ. За тэгээд миний тойл байна. Би ингэж харагдаж байна. Тэгээд энэ бас дахиад аватараа өөрчилж болно. За тэгээд энд нэг юмрхүү. Тэгвэл энэ гэр Horizon Central Lake өөрчилж болно. Энэ дээр энэ товчлуурн дээр энэ хөр болон би ингэж дараагүй. За энэ товчлуур дээр шүү заа. Энэ 3 hamburger шиг товчон дээр дараад эдгээр бүгдийг татчих. За scenery-г ингэ өөрчилж болно. Scenery-г татаж аваад миний татсан байхад нэг юм байхгүй. Нара. Яс мэлхий. Заосноо. Хэлэн байна. За ингээд далайн гүнд орж ирчээд одоо бүгдээрээ өөрчлөцгөөе. Ой шөнийн би рүү шилжээ. Ваа. Амар агуулдаг харж байгаа ш. Гэтэ энийг харах болгоно гоё юм аа. Гэт шөнийн хаан за дахиад тийш гоё байгаль руу орж болж байна. Бараг лавтараа үзтээ. Нэг бол нөгөө үгжний эзэн дээр гардаг шиг байгаль үзтээ. Тэгээ бас нэг жоохон аим шинийг тавьж болдог. Ингээд нийтдээ 4 л шиг. Нуудын аян бас өөрчлөгдөнө. Энэ нэг юм байна. За буцаад арай гоё юм тавьчих. За тэгээд эндээсээ гарахын тулд за тэгээд гингуудаа буцаагаад менюг гаргаад ирээ заа мета товчлуурн дээр дарангуудаа. Тэгээд энэн дээр дараад буцаад бодит амьдралтаа буцаж ирж байна. Ингээ буцаад доторх амьдралтаа байна. Тэгээд энээсээ цаашаа үргэлжлүүлсэн.
За эндээс ишгээ яваад store байна. Энд дэлгүүр одоо App Store ч гэсэн үг. Энэ дотор маш олон тоглоом байгаа хүссэн тоглоом авч болно. Гэхдээ зарим нь үнэтэй шүү за. Ер нь ихэнх нь үнэтэй шүү за. Үнэгүй тоглоомнуудыг татаад яваад иж болно. Бас үнэтэй тоглоомнуудыг хямдхан аргаар авъя гэвэл Horizon Plus гэдэг ийм subscription model байдаг. Энийг чамайг шинээр орж иж байгаа үед сарын 7-9 эхний 3 сар нь үнэгүй, тэгээд цаашаа сарын 7-9 буюу $8 ч одоо юу юм 25,000 төгрөг юм уу та. Сарын 25,000 төгрөг төлөөд энэ том тоглоомнуудыг үнэгүй тоглох боломжийг олгодог шүү за. Энэ Horizon Plus бол яг зүгээр. Гэхдээ энэ дотор бүх тоглоом байхгүй. Зарим том тоглоомнууд болж заавал өөрөө мөнгө төлж авах хэрэгтэй болно. За тэгээд top charts хамгийн их таталтай ажээ. Чи Instagram, YouTube-ээр татаж бүгдийг болно. Би Instagram татсан байгаа маань. That's good. Миний шууд аккаунт дээр шууд татаж purchase. Okay. YouTube-ээр татчих. Roblox, Saber Beats, Beat Saber. Нэг категори нөр байгаа бас ямар тоглоом болмоор аваад болно. Fighting game. And wishlist энэ хийж болно. Миний wishlist нь юу вэ? Ийм хитэн тоглоом байна. Энэ шал мангар тоглоом байсан шүү. За тэгээд мөнгө оруулж болно. Энд чи картны мэдээллийг оруулаад payment method дээр энэ чи Visa, Mastercard юм дээр болно дөө. Олоос хэрэгтэй карт дээр болно. За тэгээд store нэг юм хөө. Chat гэж байна. Энд ингээ найзууд чинь надад 3 найз байгаа. Энэ үгээр шинэ хүмүүс өмнө таарч исэн хүмүүс бас энэ чи гарч ирдэг. За тэгээд camera хэсэг байна. Camera хэсэг болонгууд гадна нэг хэсгийн зургийг авахаас илүү чиний юу харж байгааг ер нь аавна. Take a photo гэх юм бол би яг одоо энэ харж байгаа screenshot аа гэсэн. Гэхдээ ингэж байгаад take a photo хийж бас болно гэсэн. Тэгэхээр дотор талаас бас бодит байдлыг авч зургийг авч болно гэсэн үг байхгүй. За тэгээд browser байна. Browser-ыг чи юуны ч зориулаар ашиглаж болно. Яаж ашиглаж болно? Чи хичээл хийсэн ч болно. Одоо энэ дээр бас хичээлийг ханаж хайшин гэхдээ зүгээр юу ч хийж болно. Ямар ч вебсайт л орж болно заяа. Энэ зүгээр л юуны компьютерийн браузер шиг. За тэгээд энэ бол library буюу application нүүд чинь гэсэн. За энийг түрдээ skip чи энэ миний хуучин байсан application-уудыг татах уу гэж асууж байна. Одоохондоо skip чи. За тэгээд яг ингээд оронгууд applications okay. Ерөнхийдөө цоошин болонгууд ийм байж харагдана гэсэн. Минийх нөгөө хуучин байсан болохоор интернет okay. Энэ намайг татах уу гэж асуугаад байна гэсэн. Нэг юу болоо. Install гэдэг гаргаж. За тэгвэл TV бас TV тийм байна. I don't want this. Надад бодвол мөнгө нэх баг. Theater Elsewhere гэдэг энэ амар гоё болж шүү. За энэ дээр орж үзээрэй энэ гүрний урлагийн бүтээл. Тэгээд ерөнхий юмнууд нь бол ийм цөөхөн угаасаа уцч гисэн ийм цөөхөн аппликейшнүүд байдаг. Харин чи өөрөө гоё тоглоомнууд татах юм бол ингээд хүснээрээ гоё шин ертөнцүүдэд ороо явдаг баг шүү. За тэгээд applications маань юм хөө. Өөрөөр одоо яг юу гэж хэлэх юм мэдэхгүй байна. Яг толон дарж байгаа ч зэ. Medicos авахыг бодож ивэл шууд аваарай гэдэг зөвлөгөө өгнө. Яг тэгэхээр энэ маш сонирхолтой. Тэгээд энгийн амьдралаас хамаагүй илүү бас сонирхолтой ч тэгээд хүссэн цагтаа хүссэн үедээ хаашаа чамаагүй хүссэн world руу яваад тэнд байгаа хүмүүстэй гоё interact хийгээд бас гоё тоглоом тоглож болно ингээд зөндөө юм хийж болохоор энэ бол утаснаас маш хамаагүй гоё зүйл шүү. За утас бол хажууд нь жол гэж хэлж болно. Яа. Компьютер болон утасны тоглоомнуудаас энэ тоглоомнууд нь хамаагүй гоё байдаг. Тэгээд дээрэс нь чи бас ингээд юу хийж байгаа юм шиг жим хийж байгаа юм шиг айгүй энерги зарцуулдаг болохоор чи бас турхад ашиглаж болно. За турхад биш маа зүгээр л биеийн тамираар ашиглаж болно гэсэн. За тэгээ баяртай. Bye bye. Дараагийн бичлэгээр уулзцгаая.